батхаа. Энэ асуултанд хариулна. Асуулт гэж байна. Өндөр хүлээж байна. За энийг аваад 5 асуулт өгсөн байна уушна. За энэ 5 асуулт маш хурдан хариулж шүү. За нэгдүгээр асуулт юм. Уран цаглаа уян цаглаа хоёрын ялгааг тайлбарлана гэж байна, тийм ээ. За уян цаглаа гэж юу юм? Уран цаглаа гэж юу юм? Энэ хоёрын яах нь ялгааг тайлбарлаж өгдөө. За хоёрдугаарт нь болохоор макраме аль улсаас гаралтай вэ гэж байна. За гуравдугаарт нь Монгол үндэсний чимэглэлийн зангилааг тоочно уу? За дөрөвдүгээрт нь зангилааг анх ямар хүмүүс дэлгэрүүлсэн бэ? За тавдугаарт нь уран зангилааны төрлийг ялгаж өчнө гэх төрлүүд нь байж тийм ээ. За болж юм уу гэдэг. Ацноо. Гань дууссан байна. Энд дууссан уу? За дуусч байна. За цаг болсон байна. За хин тайлбарлах уу? Эхний асуултыг хин тайлбарлах уу? Уран цаглаа, уян цаглаа хоёрын ялгааг хин тайлбарлах уу? За тооцсон зүг. Уян ямар нэгэн зүйлийг боож гаргах зорилготой. Зөв. Уран цаглаа ямар нэгэн хувцас дээр гоёл болгон чимэглэх зорилготой. За уран цаглаа болохоор Ян шиг хэлбэр дүүрсүр үүсгэж гоёл чимэглэх төлөв за окей хоёр сотор даалгавар макраме аль улсаас гаралтай вэ? Мексик улсаас гаралтай. за макраме Мексик улсаас гаралтай. За Монгол үндэсний чимэглэлийн зангилааг тоочно. Хоноо холбоо үйлчин үлзий тоглочлох. За дөрөвдүгээр за Зангилын анх далайчид дэлгэрүүлсэн. За зангилын анх далайчид дэлгэрүүлсэн тийм ээ. За тавдугаар. За Уран зангилын төрлүүдийг ялгаж бичих. Үлзий гинж, мөрийн гинж гэсэн хоёр юу агаад байна. За маш сайн байна. За бид өнөөдрийнхөө хичээлээр бидний түрүүний хариулсан хариулт маань энэ үгүй тийм ээ. За бүгд хариулцгаа. За бид өнөөдрийнхөө хичээлийн үеэр ийм зүйлүүдийг баримтлах нь байна. За цагаа маш сайн баримтлах нь байна нэгдүгээр тийм үү? Хоёрдугаарт яах нь вэ? За уцаа унтраагаа цүглээ хийсэн байх ёстой. Гуравдугаарт нь асуулт нь гараа өргөж хариулна. За ингэж хичээлийнхээ журмыг тогтоож өгнө шүү. За бид нар
Түрүүчийн хичээл дээр уран цахилгааны үнцийн хэдэн төрөл байдаг гэж үзлээ багш та? 5 төрөл байдаг гэж үзсэн. Ямар төрлүүд байдаг вүлээ? За. Хавтгай. Мөрийн. За. Мушка. Бенжин. Бэлгэлгээний гэж нэр 5 үндсэн төрөл байдаг тийм ээ. За тэгвэл энэ 5 үндсэн төрлөөрөө багтаагаад зохиомжлоод бид нар өнөөдөр ямар хичээл үзэх нь вэ? Юу юм бэ? Уран цахилгаан бууж зангидаж сурах нэ. Бууж зангидаж сурах. За бидний өнөөдрийн хичээлийн маань сэдэв маань уран цахилгааны цахилгаан бууж зангидах гэсэн хичээлийг үзэх нь шүү дээ. За энийг бичээд авчих. Гацгаа бичээд өгчих. Тэрийг харж агаад өөрөө энэ дээрээ оноогоо өгөх нь. За хоёрдугаар нь болохоор аюулгүй ашигlaаны дүрмийг баримталж ажиллаж байгаа байлаа. Өөрийгөө дүгнэх нь тийм үү? За дараа киногийн гүйцэтгэл гэж юм. Киногийн гүйцэтгэл гэх юм аа нөгөө юмас үлжээд дуусч байгаа киногийн гүйцэтгэлийг ихнээс тийм ээ дараа нь. За эцсийн гүйцэтгэл гэхээр бүх чимэглээд дуусгаад самбар хальтан байгаа зүйлийг эцэг. За ингээд өөрийгөө дүгнэх шүү заяа. За бид өнөөдрийн хичээлээр ийм зүйлийг за хэлцээтэй уус сонор багтаа уус юм уу? Зөвхөн цахилгааны систем заавчаа мэдээ хайж за энэ цахилгааны дүрмээр бүгд байж байгаа. За энэ цахилгааны дүрм. За тэгэхээр хайж хичээлээ дамжуулалтаа баруун талаар нь дамжуулна. Хайчийг анхааруулж тавьж болохгүй. За. Хайр болох хөлгөөнөөс хот гарын хөлгөөнөөс хот явж ажиллаа юу. За дараа хайч авахдаа заавал тусгай зөвлөлтийн бууд нь хийж авч явж байна. За зүг хэрэглэж байх хугацаанд амандаа зууж болохгүй. Зүгээрээс амандаа зууж болохгүй шүү. За зүгээ хэрэглэж зуусаа зүүний хатуурандаа заавал. За зүгээс сул орж ирээс олохгүй. Сул орсон нь гадууч хавьлаа шүү. За энэ аюулгүй ашигlaаны дүрмээ баримтлаад бүгдээр явна. За одоо бид нар явахад бол хичээл эхлэхийн өмнө энэ Today I'm going to show you how to make these folding square knot bracelets. You will need wax cotton cord. I found this multicolored cord at Michael's. Scissors, a ruler, tape, and some clear nail polish. First, measure one 66-inch piece and one 18-inch piece of cord. Then fold the longer piece in half and tape it down. Tape the shorter piece on top. Then go down about 4 inches and place another piece of tape. This entire bracelet is made up of square knots, which can be kind of tricky until you get the hang of them. I'm going to explain them here, but if you're...
зүйлүүдийг сүлжиж сурсан. За одоо бүгдээрээ энэ багш нь бугуйч зангидах, ажлын утас бэлтгэх, зааварчилгаа гэдэг энэ дээр зааварчилгаа бүгдөөнд нь тараагаад өгсөн байгаа. Энэ зааварчилгаагаа уншаад түрүүчийн хичээлээр бид нэр 5 зангилааны төрлийг үзсэн тийм ээ? Сүлжиж сурсан байгаа. За энэ сүлжиж сурсан зангилааныхаа төрлийг наа бугуйчиндаа яах нь вэ? Зохиомжлоод оруулаад сүлжигнэ шүү заа юу? За бүгдээрээ бугуйч сүлжигнэ өнөөдрийн хичээлээр. За бугуйчаа сүлжихийн тулд багш нь энэ дээр бичээд өгсөн байгаа. 30-аас 160 см урттай гол болгох утас бэлтгэнэ. 30-аас та нар өөрсдөө ямар зохиомжтой ямар хэлбэрийн юу хиймээрээ бугуйч хиймээрээ. За тэрийг өөрсдөө яах нь сэтгэнэ шүү дээ. За 30-аас 160 см урттай. Уцаа 4-оор авах юм уу, 8-аар авах юм уу, өөрсдөө тэрийг зохицуулаад уртаар нь авах нь шүү дээ. Сая бугуйч хийжсэн юу харсан тийм ээ? Бичгийг харсан тийм ээ? За шууд ингэж болоо. Шууд гол гэдэг чинь бид нар юу хэлээ? Ингэж хөндлөн барьж эндээ ажлын утас тогтоох энэ зүйлийг л гол гэж нэрлэж байгаа шүү дээ, тий? За бүгдээрээ 30-аас 160 хамгийн хурдан суугаад авахгүй шүү. За метр тавьж байгаа. Тэр уртаа байна. Хэдэн үед байгаа? За ингэж байна. Яс 160 см урттай. За. Бүгдээ гол хэсгүүдээр гол хэсгүүдээр За 8 утсаар сүлжиж байгаа хүмүүс маа гол болох утсаа ингээд яг хэмжээгээр нь бэлдэж аваад энийгээ 4 ийм утас зэрэгцүүлж голоо гаргаж авах нь шүү дээ. Ингээд 4 игнэ ийм утас ингээд энэ дээр бэлтгэх хатга 8 үеэр явж байгаа. 8 утсаар явж байгаа. За 4 утсаар явж байгаа нь болохоор 2 игнэ утсыг тахна шүү дээ.
хатаа зангилаагаа оруулж болно. Мөрийн зангилаагаа оруулж болно. Мөшгөө зангилаагаа оруулж болно. За ихтэй шүлжтэй 2-оос 3 см ихтэй шүлжчих. За 2-оос 3 см. Энэ хоёроор гол болно шүү дээ. Хатгаа зинглээ зангидах юм уу тий? Энэ хоёроор гол болоод за 100 гарт талынхаа утсыг утасныхаа дээгүүр 10 гарт талынхаа утасныхаа доогоор оруулаад солбоод ингэдэг шүү дээ. Одоо энэ за маш хурдан хийж өгдөлээ.
어쩌면 어떡해? 어쩌면. 잡았지 너. За одоо угуучныхаа түгжийг өдрөө шүү. Угуучны түгжийг өдрөө. Чимээ хатаад байна шүү. Окс. Мөхтөр ерөнхийдөө дуусч байгаа юм тий. Санаа бас үчээд чирээ шүү. За ерөнхийдөө бүгдээ ихтэй За энэ тоосон. Гэрээ сүжиг дуусч байгаа юм тийм. Одоо энэ хоёр явж одоо энд нэг зангидаж болсон юм шүү. Нэг зөвхөн зангидаж болсон юм шүү. Энэ дөрөв утсаараа гол хийгээд энэ хоёроо бичих. Ажлын утас хийчих за. Алийг хийх хэрэгтэй шүү. Зарим нь мушгаа шүлжээгээр шүлжсэн юм. Зарим нь хавтгаагаар, зарим нь болохоор хавтгаа мушгаа шүлжсэн юм тийм. Зарим нь гинжин загтаа шүлжсэн байна.
Утасныхаа үзүүлэлтийг зангидаар авч та. Бацаа. За одоо энэ хэд бүгдээр бие дуусгая. За ерөнхийдөө юугаар ихээ бүгдээрээ дуусаад үзүүрүүдийг загж буцаад тэгштэй. За дуус бүгдээр дууссан уу? За одоо бүгдээрээ энэ юу дутуу байна уу? Одоо энэ чигээр ингэж богооч мөн үү? За юу дутуу байна уу? Түгжээ дутуу байна тийм үү? За бүгдээрээ энд ингэж сундаг түгжээ хийнэ. Бидний шууд энийг ингэчгээ бидний гад орж гарах уу? Орж гарахгүй учраас орж гарахад тохиромжтой сундаг цаашаа ингэж явах уу? Гүйдэг түгжээ хийх нэ шүү бүгдээрээ. За одоо бид түгжээ хийхийн тулд бүгдээрээ энэ утасныхаа үзүүлэлтийг зөрүүлээд ингэж байна. Хоёр утасныхаа үзүүлэлтийг зөрүүлээд байна. Зөрүүлээд байсан уу? За байж байгаа энэ дэрнээ ингэж тогтоо. Энэ дээрээ тогтооч. За энэ дээрээ ингэж бүгд минийдүүдэд тогтоо. За тогтооч. За бишний түгжээ хийж байгааг харуулах юм. За зөрүүлээ тогтоосон байна тийм үү? За тэгээд нөгөө хавтгай зангилаагаараа зангидчих холбоод. Хавтгай зангилаагаараа холбож зангидах нь байна. За. Энийг ингэж хачиж маа юм шүү. За одоо энийг ингэж гаргах нь. Ингэчих юм шүү дээ. За ингэж тогтоож байгаа. За ингэж зүгээр даруулаад. За тэгээд хавтгай зангилаараа 3-аас 4 удаа зангидаад бэхэлчих холбож зангидаад За та нарын холбочих хооронд багш нь маш сайн хийж байгаа хүмүүс ухаан зүйл яадаг. За таа юу. За. 타이 썼어요. 있어.
Тэгээ одоо чөлөөтэй нөгөө гарна чинь орж авах нь шүү дээ, тийм ээ? За. За одоо багшны бүгдээр нь ийм юу өгсөн байгаа? Жааз өгсөн байгаа. Энэ жааз нь бүгдээрөө өөрсдөө хийсэн бүтээлүүдийг тогтоогоод самбар тэр уран охид гэсэн үзэсгэлэн гаргах нь байна, тийм ээ? За бүгдээрээ гэлзүүлээрэй. Скотер тогтоож шүү. Тэр зүүнээр яг атка тогтоож. За. Тэшн. Бүгд юу байгаа юм чинь? Хай папен. Нэг наач. За. За одоо энэ хийсэн бүтээлээ бүгдээрээ тайлбарлуулъя. За Саранчаа тайлбарлах уу? Ямар зангилаа оруулж үзсэн. Би өөрийнхөө боовчийг хавтаа зангилагаас шүтсэн. Хавтаас зангилагаас шүтчихтэй 8 утсаар шүтсэн. За 8 утсаар хавтаа зангилагаар зохиомжтой шүтсэн байна, тийм ээ? За тийм дээр авчаад өөрсдийнхөө юу. За. Массан бишгэн юм шүү дээ. За жожгоолтой зүгнэстэй болгоомжтой яваа. Болгоомжтой ажиллаж шүү. За гараад төлөв. За. Зарим нь ингээд жааз айгуу гоё гоёлж штэ. Сайн байна. За, тогтооч өгч штэ. Чин зөө. Скотч өгч штэ. За, очиж самбар. Хамраа маань маш гоё буулж хийсэн байна. За самбар. За босноо. За уцаа уцаа. За. Өглөө аваад. Хүснэгээ харагуул тэ. За босноо.
тийм ээ ярилцчихъя. За бид өнөөдрийнхээ хичээлээр ямар хичээл хийсэн бэ? Уран зэгтэйгээр богоол сүлжээ сурлаа тийм ээ. За бид нар ямар зорилт төвшүүллээ? Багц хэстэй аялаж чадсан уу? Чадсан. За зөөлөвчин дэрэн дээрээ уцаа бэхлээд ажлын үцийг маш сайн сүлжээ сурлаа тийм ээ. За өшөө Зантаны төрлөөлөл зохиомжлон загнаад бид нар үзэсгэлэнгээ гаргасан. За богоолч зарим нөхөдөд нь гоё шимгэлсэн байна тийм ээ. За ингээд бидний хичээл маань богоолч загнаж сурах гэсэн хичээл байлаа. За бүгдээрээ юу нэрээ үнхэнийхээ хуудсан дээр үнхэнийгээ тавиад ширээ дээр хичээл авчихлаа. Багш аваад хүмүүст хэлчихэн за. За тэгээд өнөөдрийн хичээл ихтэй болсон шагналтай баярлалаа.